Answers байна. Тэгээд манай 20 хэддгээр дугаарт тавтай морил 25 дугаар дугаарт тавтай морил тэгээд peanut butter Анжели байна. Тэгээд та нар бол ингээд удаах хугацааны үзэгч бол манай энэ голцож байгаа хүнийг бол таньж байгаа. Гэхдээ яг дөнгөж шинээр орж ирсэн хүмүүс мэдгүй байх юм бол тэр хүмүүст өөрийгөө нэг танилцуулъя. За сайн бицхан нөгөө Нанда байна. Тэгээд энэ одоо хэддэх подкаст нэр байна. Нанагийн 5 дахь нь юм уу? Бараг 5 дахь нь хаа. 25 дугаарын ингээд 5-ны 1-т ингээд байсан хүн байна. Тэгээд онцгой мөчөд бид гур дахин иргэн нэгдлээ. Цагаан нөхөлтэй. Тий яг хамгийн ам бүл нэмсэн. Тийм. Дөрөвнүүд та нарын урдаас ингээд хараад 8 минут үү? 8 минут. Тийм 8 минут та нарын урдаас хараад байжээ. За тэгээ өнөөдрийн номыг болохоор манай Нанда сонгосон байгаа. Тэгээ ямар ном яагаад сонгосон гэдгийг хальтныг хэлж өгөө. За миний сонгосон ном болохоор Misbehaving гэдэг нэртэй. Яагаад сонгосон бэ гэвэл би өмнө нөгөө нэг The Thinking Fast and Slow-гийн номыг уншижсэн. Тэр нь болохоор ер нь хүн яаж шийдвэр гаргадаг, тэгээд тэр шийдвэрүүд нь ямар их тийм biased байдаг талаар айгүй ярьсан байдаг. Тэгээд тэр хоёр хүний судалгаанууд амар сонирхолтой, тэгээд уншихад айгүй хэцүү ном байсан. Арай гэж дуусгасан гэсэн ч гэсэн яг дахиад нэг юм тиймэрхүү ном уншмаар санагдаад. Тэгээд бахан гуглж аваад энэ номыг олж авсан. Тэгээд энэ зохиолч Dollar нь болохоор бас яг тэр Thinking Fast and Slow-ийн хоёр зохиолчтой хамт зөндөө удаа ажилласан. Тэгээд бас тэр номон дээр гардаг зүйлүүдийг бас энэ ном дээр зөндөө дурдсан байсан. Тэгээд ер нь ингээд хүн өөрийгөө айгүй тийм арсенал шийдвэр гаргадаг гэж итгэдэг. Би айгүй ухаантай байна, амар юм өөр юм хүчин зүйлд юм өөрийн хүчин зүйлд дардагдахгүйгээр гэх юм уу шийдвэр гаргаж ингэж итгэдэг ч гэсэндээ автахгүйгээр баярлалаа. Яг үнэндээ хүн айгүй их biased байдаг. Тэгээд хичээсэн ч гэсэндээ айгүй тийм тэнэг үйлдэлүүдийг дандаа гаргаж идэг. Тэгээд тэр хүмүүсийн алдаатай үйлдэлүүд нь санхүү эдийн засгийн тийм онолуудыг айгүй зөрчиж идэг. Гэхдээ тэр эдийн засагч нар нь болохоор хүмүүсийг юм алдаатай үйлдэл гаргана гэдгийг ерөөсөө тэр prediction дотроо авч үздэг. Тэгээд тэрийг анх 1970-ад оноос хойш 70 оноос хойш манай зохиолч анзаараад энэ нэг л буруу байгаад байна гэдгийг анзаараад тэгээд зөндөө юм судлаа хийж эхэлсэн байна. Тэгээд ямар санагдсан бэ? Тийм. Нөгөө гигинэ бит хоёр угаасаа нөгөө эдийн засгийн мэрэгчлэр хүсэн хүмүүс. Тэгээд тийм болохоор яг энэ ахын нэлээд ах юм шиг. Энэ зохиолч би нэг анги дээр яг зохиолчийг яг ихчгийж додоод байсан чинь нэг хүн комментэн дээр ингээд чиний төрлөх ихч чинь биш юм бол ихчгийж додож болохгүй гэсэн. Тэгэл үгүй шүү. За энэ зохиолч энэ зохиолчийн эдийн засгч хүмүүсийн ер нь хийгээд байдаг тэр алдааны талаар ер нь бол ингээд би хичээл рүүгээ буцаж үзсэн чинь зөндөө гарч ирдэг. Тэгээд эдийн засгийн одоо ихэнх онолууд дээр яаж яадаг вэ гэхээр одоо төгс эдийн засгийн хүн ингээд амар олон assumptions буюу ингээд таамаглалууд хийдэг. Тэр нь ямар өнцгөөс идэг вэ гэхээр тэр хүнд ингээд бүх өнцгөөс нь мэдээлэл байж гэн. Тэр хүн болохоор яг ямар ч таамаглалшгүй тиймэрхүү үйлдэл хийхгүй байх юм бол хамгийн efficient буюу хамгийн төгс сонголт ийм үйлдэл хийхээ гэж ингээд байдаг. Тэгэхээр ер нь бол хүнийг ингээд дандаа ингээд profit seeking буюу ингээд богино хугацаанд ч гэдэг юм уу те хамгийн өндөр ашиг олох ч юм уу хамгийн өндөр одоо utility авах тиймэрхүү сонголтуудыг хүн хийдэг гэсэн нэг тиймэрхүү онол байгаа гэдэг. Тэгээ энд нь болохоор нэрэл яг ингээд сэтгэл судлалын юм уу одоо психологийн ямар ч тийм үнцэг талуудыг томьёонд нь ч байдгүй, онолд нь ч гэсэн ер нь бол нэг ямар авч үздэггүй. Тэгээд тэрийг ганцхан үгээр л ингээд оролдог. Тэр нь болохоор тэгээд таамаглал assumption гэдэг. Assuming that this person is an economic man and doesn't make irrational decisions гэж авч үздэг. Тэгээд анх болохоор дээр үед ер нь бол ингээд сэтгэл судлалын үнцэг нь эдийн засаг гэсэн юмд ач холбогдолгүй гэж ер нь бол нэлээд олон хүмүүс авч үздэг байсан юм билээ. Тэгээд энэ зохиолч маань өөрөө анх тэр үзэл бодлыг
одоо яг өөрийг нь анх судалж эхэлж байхад болохоор ер нь бол 3 4 хүмүүс л энэ талаар ярьдаг байсан. Тэгээд ихэнх хүмүүс болохоор тийм шинэ өөрчлөлт хийхээс ер нь бол татгалзаад тэгээд тэгдэг байсан гэд гарч исэн. Тэгээд манай зохиолч бас энэ сэдвэрээ ер нь яваад сургууль муруул одоо зуны сургуульд муруултан ч гэсэн энэ мэдлэгээ түгээж яваад тэгээд 13 онд ч үл 14 онд эдийн засгийн Нобелийн шагналаар гэсэн юм лээ. 17 онд биш. Тийм 17 онд эдийн засгийн тийм Нобелийн шагнал авчихсан тийм хүн юм билээ. Тийм ямар баярлалаа. Тийм Баярлалаа. би бас яг номины ишлэлд харж байна л та. Тийм үү хүмүүс тэнэг биш. Зүгээр л өөр амьдрал өөрөө хэлсэн гинэ. Тийм. Тэг хүмүүс ер нь ихэнх үйлдэлүүд нанаг хэлсэн шиг ер нь зүгээр хүн болохоор л хийцэн тийм л үйлдэл байдаг. Тэгээд ер нь бол тэр хүнээс олж яг тэр ерөнхий яг тэр одоо тэр Саманта ч юм уу тэрнээс болсон үйлдэл шиг хүний ингээ боддог юунаас болоод бодлоос болоод гарсан үйлдэлүүд байдаг байна гэж бас гардаг. Тийм. Тэгээд ер нь бол миний бас бодож байгаагаар иймэрхүү мэдлэг юунд бас нэлээд чухал байдаг вэ гэхээр те бизнес эхлүүлж байгаа хүмүүс одоо маркетинг хариуцж байгаа хүмүүс те ер нь ингээд ямар нэг юм зарахыг хүсэж байгаа хүмүүст яаж ч утсан бүтээгдэхүүнүүдэд тултал нөгөө хүндээ хүрэхийн тулд тэр хүний тэр сэтгэл судлал сэтгэл зүй иймэрхүү одоо ямар юмыг хүн харахаараа илүү дуртай байдیں۔ Ямар юмыг хүн харахаараа илүү авахыг хүсдэг ч юм уу те. Иймэрхүү одоо үнэн нь иймэрхүү хэмжээгээр нэмэгдэх юм бол хүн одоо тэр бүтээгдэхүүнийг одоо үнэн гэдэг нь цорын ганц тэр хүний сонголт хийлгэх тэр фактор нь биш гэдгийг бас ойлгох нь нэлээд чухал бид юм шиг санагдсан. Одоо чинь нэг номны нэг хэсэг дээр ихэнх хүмүүс ингээд шудраг ёсыг efficiency буюу одоо өөрсдийнх нь ашигаас илүү өндөр үздэг гэдээ гарч ирсэн шүү дээ. Одоо нэг хүн байхад нэг нь амар булхан аргаар юм хийцэн. Гэхдээ тэр булхан аргаар хийцэн хүн одоо жишээ нь за одоо би чинь нэг амар булхан аргаар баяжчлаа заяа. Тэсэн чи гэгэнэ амар өөрийнхөө үнэнч мөнгөөр баяжчлаа. Тэгээ бид хоёр ингээд чамайг хоёлоо ингээд компанид авахыг хүсэж илаа гэж үтэй заяа. Гэтэл чамд гэгэнэ яг өөрийнхөө хөдөлмөрөөрөө мөнгө олсон. Би болохоор луврын аргаар мөнгө олсон гэсэн мэдээлэл ингээд чамд хэрэг байх юм бол би чамд илүү их илүү их цалин өгөхийг хүсэн ч гэсэн ингээд чамд цаанаасаа ингээд булхаа хийсэн үнийг шийтгэх, тэнгууд нь зөв үйлдэл хийсэн үнийг шагнах гэсэн тиймэрхүү хүсэл ингээд хүнд амир гүн бэж идэг. Тэгээ тийм болохоор уг нь бол эдийн засгийн онолоор бол нанаа бол яач ч утсан илүү өндөр цалин олгож байгаа намайг сонгохоор байтал ихэнх тохиолдлууд болохоор тэр шудраг хүнийг одоо мөнгөний зүрхэн тийм амар ялгаатай биш бол тэр шудраг хүнийг сонгох тийм магадлал нь өндөр байдаг. Гэвчлэн ер нь нэг тийм иймэрхүү сэтгэл судлалын юмнуудыг ямар нэгэн шийдвэр гаргахдаа компаниуд ч юм уу тийм маркетинг ч юм уу ямар нэгэн хүмүүс судлах юм бол бас амар тийм зүгээр юм байна гэдгийг бас ойлгосон. Тийм мөнгнөөс гадна бас өөр ингээд чухал шийдвэр гаргах хүчин зүйлүүд шүү дээ. Тийм болохоор хүнийг ер нь мөнгөөр мотивацлагддаг гэж болохгүй тийм. Яг мөнгө бол чухал фактор нь бол үнэн заяа. Гэхдээ бусад зүйлүүдээс өөр зүйлүүд бас байгаа. Ганцхан цалингаар ингээ ямар нэгэн хүний ингээд баруун зүүн хойшоод урагшаа явуулах бас фактор биш. Тийм байх шүү. Жаас холбогдлохгүй гэж үздэг хүчин зүйлс үнэндээ чухал нөлөөтэй байдаг гинэ. Энэ нөгөө над онлын үзс гинэ. Одоо чиний хэлсэн шиг одоо тэр өөний нэг амар хамаагүй хаа гэж бодонгууд нөгөө хүнд нь амар хамаатай. Би бас нэг юм хүнээс юм сонсч ирсэн. Одоо нэг их ч ингээд машина зарах 10 жил барьсан машина зарах гад тэгэл ингээд нэг залуу орж ирэл за ингээд хоёр залуу харьцуулж байгаа заяа харилцаа нэг залуу нь болохоор өө та сайн байна уу та ингээд миний имитэж 100 юм байна өстой ямар гоё машин бэ энэ өстой гоё машин минь ямар гоё идэлсэн тэргээл та хэдээр зарах вэ тэргээл тэнгууд их ч айгүй ингээд боломжийн үнэлээ тэр залуу ингээд хөдөлтөд авчиж байгаа нөгөө залуу орж ирэнгүүтээ за нэг хучин юм чи одоо тэгээ хэдээр зарж байгаа юм те одоо тэгээд энэ амар хучин юм биш те гэж орж ирэл хүний юм яалаадсэн чинь тэр ихч бол ингээд бүр зархаас ингээд бүр ингээд зармааргүй санагдаад тэгээ гараа явсан. Нэг тийм хоёр жишээсэн. Тэгэхээр ер нь бол тийм за ямар ч юм санал болгосон хамаагүй байх гэж бодсон үед ч гэсэн нөгөөний сэтгэл санааны гэж чухал юм байна гэдгийг ойлгосон. За тийм эндигэн сая ярьсан тэр эдийн засагт үздэг тэр хамгийн perfect decision-ыг гаргах
одоо хүнийг манай зохиолчлоор icon гэж нэрлэж байгаа. Тэгээд яг тэр дээр үеийн тэр одоо би ямар ч тийм эдийн засаг санхүүгийн хичээл хийж авч байгаагүй болохоор тийм номыг уншаад бол бүр хэцүү байсан. Гэтэ хичээсэн. Тэгээд тэр эдийн засгийн онолуудад дандаа яг тэр icon-ыг авч үздэг. Тэгээд гэхдээ тэр нь одоо жинхэнэ бид нар хүнээс бол шал өөр. Бид нар хизээж тийм жинхэнэ яг тийм робот шиг шийдвэр гаргадаг. Одоо жишээ нь одоо жижигэн жишээ авахад би нэг 3 өдрийн өмнө үлдсэн байж агаад хүнсний дэлгүүр ороод баахан хоол авчлаа. Тэгсэн чинь өнөөдөр сэтгэл хоолнд байж байгаа. Тэгээд одоо би өнөөдөр идэхгүй бол маргааш ихэд муудчихна. Гэхдээ би аль хэдийн 3 өдрийн өмнө төлсөн штэ гэж бодоод би ингээд өсгөө байсан ч гэсэндээ ингээд нөгөө хоол идэж дуусган заяа. Гэхдээ хэрвээ icon байсан бол тэр 3 өдрийн өмнө төлсөн мөнгө одоо би хоолоо дуусахгүй юу гэдэг ямар ч нөлөөлөх ёсгүй. Тэгээд тэр огт нөлөөлөх ёсгүй тэр хүчин зүйлийг нь болохоор significantly irrelevant factor буюу SIF гэж нэрлэж байгаа. Тэгээд тэр 1970-аад оноос манай зохиолч эхэлж байхдаа одоо бид нар одоо тэр significantly irrelevant factors руу анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бид нэр энэ зүйлсээр рүү одоо ингэж шалгалт тийм судалгаан дээр оруулаад яг жинхэнэ хүмүүсийг эдийн засгийн онолууд руу оруулах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нэр зөндөө алдаа гаргадаг. Тэгээд эдийн засагчид зөвхөн icon дээр тулгуурлаж predictor гаргасныхаа улмаас айгүй алдаа маркет дээр болж идэг. Тэгээ хэрвээ бид нэр хүмүүсийг оруулаад тэр алдаануудыг нь хамаглаад оруулаад ирчих юм бол тэр олон алдаануудыг авах боломжтой гэсэн хамгийн том зорилготой. Тийм шүү. Тэгээд үргэлжлүүлээд ярихад бас ингээд хэдүүлгийнх нь яриад байгаа тэр шудраг гэдэг байгаа зүйл байгаа штэ. Одоо шудраг байх хэрэгтэй гэсэн зүйл нь бас өөрөө нэг тийм хатуу чулуу шиг зүйл бас биш байдгийн юм байна гэсэн жишээг бас хэлж ирсэн. Юу гэж гарч исэн бэ гэхлээр одоо ингээд хоёр компанийг харьцуулж байгаа юм л та. Хоёр жижигхэн компани байлаа. Тэгээд хоёр жижигхэн компани хоёулынх нь ашиг нь жоохон. Тэгээд нэг одоо компани болохоор инфляц байхгүй. Тэгээ инфляц байхгүй. Тэгээд цалингаа 7%-аар бууруулахар шийдсэн гинэ. Тэгэхэд бол ихэнх хүмүүс нь ингээд тэрийг бол амар шудраг бус зүйл гэж харсан байгаа. Тэгээд нөгөө компанид нь болохоор инфляц нь нөлөөлөөд юмны үн одоо инфляц нь 12% тай. Тэгэнгүүт нь тэр компани нь болохоор хүмүүсийн цалин нэмэгдүүлсэн гинэ. Гэхдээ инфляц adjusted нэмэгдүүлэлт гэдэг чинь бол 12% байх юм бол тэр хүмүүсийн цалин яг фикс гэсэн үг шүү дээ. Гэхдээ одоо цалингийн 5%-аар л нэмэлсэн гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг үнийн эрэхтэй тэр компанид ажилладаг хүмүүсийн spending power буюу одоо мөнгөө зарцуулах хэмжээний ингээд мөнгө нь 7%-аар буурсан байгаа байхгүй юу? Гэхдээ эхний компани дээр нь тэр одоо цалингийн бууралтыг бол амар шудраг бус гэж үзсэн бол хоёр дахь юмыг бол ингээд шудраг гэж үзсэн байгаа байхгүй юу? Тэр ингээд за муухай ч гэсэн хэрвээ компани захирал энэ бичлэгийг үзэж байгаа бол яг хүмүүс чинь ийм амархан л юм байна. Тэгээд тийм нөгөө framing effect гэж нэрлэж байгаа тийм. Ямар үг ашиглаж ямар байдлаар санал болгож байгаа яг хоёр адилхан санал ч гэсэндээ хоёр шал өөр хүлээж авдаг. Тэгээ бас нэг юм жишээсэн чинь нөгөө бензин колонк дээр ингээд бэлэн мөнгөөр худалдаа авал зүгээр адилхан тий. Тэгээ кредит картаар худалдаа авал илүү мөнгө төлөх хэдэн хувиар мөнгө төлөх байсан. Тэгээ тэрийг нь хэрвээ кредит картаар төлөх юм бол илүү төлнө гэж хэлжүүлээ юм. Шудраг бус санагдана. Эсвэргээрээ кредит картаар төлөх юм бол жинхэнэ үнэ. Тэгээд бэлэн мөнгөөр төлөх юм бол хямдралтай гэхэд тэгэхээр яг үнэндээ бол яг адилхан хэмжээтэй хоёр санал. Гэхдээ хямдралтай гэчихээр окей би хямдралгүй байгаад кредит картаар төлсөн ч алж байгаа юм байхгүй гэдэг тийм мэдрэмж авах. Тэгээд ер нь зан төлөв эдийн засагч яг өөрөө тийм утгатай юм тий. Нэг хүмүүс үргэлж ухаалаг биш байдаг. Тийм учраас ингээд энэ дээр ерөөсөө ингээд тоглолт хийж болно. Яг ингээд хүнд яг яаж хүлээж авахулах нь айгүй чухал
Тэгэл ер нь бол бүх ер нь компаниуд ер нь тиймдээ л ажилладаг баг уу. Одоо улаанаар ингээд жишээ нь брэндээ ингээд сурчлах юм бол за улаан өнгөнд хүмүүс ингээд хуурддаг, улаан өнгө хүсэмжит тэмдэгт өгдөг гэдэг улаан өнгөөр брэндээ хийдэг ч юм уу те. Ер нь тэгээд ер нь хүний яг яаж хүлээж авах дээр л тулгуурлал. Уу яг өргөж нөө rational биш үү? Тархиараа боддог биш үү учраас те. Тэнгүүдээ өөрөөс нэг эдийн засгийн онолд бас нэлээд хэрэгждэг тиймэрхүү зүйл нь endowment effect гэдэг өөр байдаг. Тэгээ энийг бас энэ номон дээр зөндөө дурж байсан. Тэгээ endowment effect гэдэг нь өөрөө юу байдаг вэ гэхээр ямар нэгэн юм чинийх болцохоор тэр үнэн нь ер нь болж байгаа сонирн болчдөг гэх юм уу. Одоо энийг юун дээр тайлбарлах вэ гэхээр чи 20 жилийн өмнө $100-оор нэг шил дарс авлаа заяа. Тэгэнгүүтээ одоо 20 жилийн дараа тэр дарсны чинь үн $1,000 болчихлоо. Тэгхийн бол яг ингээд тэр хүн нь өөрөө яг тэр дарсны одоо зах зээлт хүнийн үнийг нь $1,000 болсон гэдгийг мэдж байгаа ч гэсэн өөрөө тэр дарсаа ингээд онгоолгоод уухтаа би ингээ $1,000 үрж ийна гэж бол тэр хүн мэдээж мэдэрдэггүй. Гэхдээ эдийн засгийн онолд болохоор тэр хүн бол $1,000 үрээд байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүн хэрвээ хизээч ямар нэгэн дарсыг $1,000-аар авах тиймэрхүү сонирхолгүй байх юм бол тэр хүн ч гэсэн тэр $1,000 дарсаа хизээч өөрөө уухгүй байна гэсэн юмд одоо ижилхэн гэж боддог боловч хэрвээ ямар нэгэн зүйл хүнийх болчих юм бол тэр хүн бол тэрийгээ ингээд зарах ч юм уу те тэрийгээ одоо яг маркет буюу зах зээлийн үнээр яг үнэлэх тэр магадлал нь ер нь бол нэлээд багасдаг гэсэн тиймэрхүү ойлголтууд байсан. Тийм ингээд тэр жишээн дээр нөгөө нэг тэр яг найзынхаа жишээсэн тийм финаны тэгээд одоо эдийн засгийн хууль дээр болохоор ингээд чи ямар нэгэн юмыг авахд төлөх мөнгө эсвэл зархад төлөх мөнгө хоёр нь адилхан юм уу бүр нэлээд ойрхон байх байдаг. Одоо иконуудын хувьд. Гэхдээ тэр найз нь болохоор би энийг $1,000-аар зармааргүй байна. Гэхдээ би хэрвээ $1,000-ийн wine авах юм санал авах юм бол би хизээж авахгүй. Тэгэхээр яг үнэндээ тэр хоёрыг адилхан байгаад байдаг. Гэхдээ яаж санал тийм санал нь болохоор бодол нь болохоор шал өөр. Тэгээд энэ нь бас өөр нэг концепт болохоор loss aversion. Тэр хүн ямар нэг юмыг одоо авцсан байж байгаад тэрийг алдах юм бол нэг юм харамсалтай мэдрэмж авдаг. Гэхдээ хэзээ ч чинийх байгаагүй юмыг алдах юм бол тэрэнд юм алдж байгаа мэдрэмж авдаг. Тэгээ нэг тийм өөр нэг жишээсэн бахан оюутнуудад ингээд хэд оюутнуудад аягнууд өгөөд тэгээд бас хэд оюутнууд аягнууд өгөхгүйгээр тэгээд аягтай оюутнуудыг чи зарыг гэвэл хэдээр зарах вэ? Тэгээд аяггүй оюутнуудыг чи авъя гэвэл хэдээр авах вэ? Тэгээд ер нь бүгдээрээ адилхан аягнууд тэгэхээр бүгдээр ер нь тиймэрхүү аяг ямар үнэтэй маркетээр байгааг гадарлаж байгаа. Мөртлөө аягтай хүмүүс нь болохоор бараг 2 дахин үн хэлсэн. Ягаад гэвэл зүгээр л тэр аягыг нэг хэдэн минутын өмнө өгсөн болохоор одоо энэ минийх гэдэг мэдрэмж аваад тэгээ алдах юм бол нөгөө loss aversion орж ирээд. Тийм ээ тий. Бас нөгөө нэг цалингаа одоо энэ цалинтай болно шүү дээ. Ингээ өөрөө хөдөлмөрлөө тэгсэн бол тэрийг ингээ хадгалъя. Ер нь их үрээдэй гэж бодохгүй. Харин гинтгээ бонус ч юм уу эсвэл хонжирын мөнгө ороод ирэл тэрийг айгаа хурдан үрээ. Яаж энийгээ өрөх үү гэдэг ингээ яаж энийгээ зарцуулах уу гэж бодоод байдаг. Тийм болохоор яг ингээ өөрөө ингэж зовж алсан юм айгаа удаан хүрдэг гэдэг. Гэтэ ер нь л тэр жоох ингээ ойлгомжтой л та хүний яг ингээ юу. Гэтэ яг номон дээр бас ингээ тайлбарлаж өгсөн. Бас их туссан. Гэтэ энэ гигиныг хэлж байгаа юм дээр бас нэмж хэлэхэд нөгөө бас цалин буухад ч гэсэн хүмүүс бас хадгалыг гэхээсээ илүү үрий гэсэн бодол нэлээд өндөр байгаад идэг шалтгаан нь болохоор бас манай зохиолч нөгөө present bias буюу яг одоо ирээдүйн гигинэ одоо одооны гигинэ гэх юм бол гигинэ одооны гигинэгийн аз жаргалтай байх дээр илүү анхаардаг гэдэг ихэнх хүмүүс илүү тиймэрхүү байдаг гэж ер нь аль ярьж байсан. Тийм болохоор ингээд одоо шинэ онол дээр ч юм уу за энэ хүн за ирээдүйд байшин хүслээ тий. За ирээдүйд байшин хүсэх юм бол энэ хүн яг хэрвээ одоо logical rational econ хүн байсан бол сар болгон яг тэр хэмжээний мөнгөө хэмнээд тэгээ явхад бол тэр үедээ тэр байшинтай болцсон байна гэж боддог. Гэхдээ ингээд яаж ч үгүй ихэнх хүмүүс болохоор одооний өөр дээрээ илүү өндөр акцент тавиад одооний аз жаргалаа илүү их ялтахын аргагүй боддог болохоор тэр нь болохоор тэр тийм төгсөл байдлыг бүрдүүлдэг гэж юу нь гарч ирдэг.
Тийм нэг хүний дотор нэг хоёр юу гэдэг гэсэн шүү дээ. Нэг нь төлөвлөгч, нөгөөх нь ингээд тийм гүйцэтгэх. Тийм гүйцэтгэх юм уу тий. Тэгээ төлөвлөгч нь болохоор за ирээдүйд ингээд за жин хасна гэж төлөвлөдөг. Гүйцэтгэгч нь болохоор залхуурч бодлоноос эсвэл хийж болно. Тэгээд тэр одоо тэр цалингийн жишээн дээр ирээдүйд одоо тэр байраа нийслэлөө гүйцэтгэгч нь болохоор ингээд мөнгөө цуглуулад харин гүйцэтгэгч нь арай өөрөөр шийдэлтэй мөнгөө зарцуулаад шийддэг. Тийм бас тэгтээ нөгөө нэг мөнгө хадгалах нөгөө нэг retirement-ийн сүүлийн нэг chapter байсан шүү дээ. Тэгээд нөгөө to save money tomorrow билүү тийм кампань эхлүүлээд. Тэгэхээр яг одооноос эхлээд 5% retirement руу хийдэг байсан нөгөө тэтгэврүүллүүгээ хийдэг байсан бол тэрийг одоо 10% болоо гэмгүүт хүмүүс үгүй надад тийм мөнгө байхгүй гэдэг. Гэхдээ ирээдүйд чиний цалин ихсэх үед нөгөө нэг 3%-аар нэмэгдүүлээд дараагийн цалин дахиад ихсэх үед дахиад 3%-аар нэмэгдүүлээд ингээд 4 жилийн дараа ингэж явж байгаа. Тэгээд зогсон гэвэл окей тэгвэл тэр чинь ирээдүйд болох юм бол одоо би зөвшөөрчихье гэд. Тэгээд яг 4 жилийн дараа харсан чинь нөгөө 5% нь 13% төр болсон. Шууд тэгвэл та илжлэхгүй баг ер нь нэмүүлээл явах хэрэгтэй юм шүү дээ. Ирээдүйн хүнд нь ингээд тушаал юм шүү. Тийм ирээдүйн юм бол окей гингүү тэгээд тийм хүмүүсийн тийм тархин тэгэж ажилладаг. Тэгээ бас манай компани бас нэг тийм сэтгэл ер нь бол нэлээд олон компаниудын бас ашигладаг зүйл нь болохоор хэрвээ чи 1% яах юм бол компани чинь 2% нэмээд хий гэдэг. Яг гэхдээ тэрэн дээр нь кап байгаа л та. Гэхдээ одоо тэтгэвртэй заавал сарын 10% ингээд мөнгө оруулах хэрэгтэй гэдэг бол тэрэн дээрээ нэмэгдээд одоо би 3%-ийг оруулъя гэх юм бол компани чинь нэмээд би 6%-ийг оруулъя гэдэг. Тэгэд энэ нас нэлийн ер нь бол анзаараад тахад бол манай ажлын нэг тийм 40 мөч гарсан хүмүүс бол бүгдээрээ ер нь тийм аргаар угаасаа үнгүй мөнгө гэж шууд бодогдож байгаа байхгүй юу? Яг ингээд өөрөөс нь юм гарахгүй, өөрөөс нь жоохон юм гарч хахад компани нь өөр илүү их мөнгө төлж ийн гэхээр шууд тэгээд илүү хүмүүс сэвлээд идэх юм билээ. Чамаа гоё. Тийм бил. Гоё юм. Тэгээ бас нэг юм тикет авч байгаа жишээсэн. Чи нэг юм $10-оор театрын билет аваад тэгсэн тэр билет алдсан зав. За. Тэгсэн нөгөө хоёр дахь жишээ нь болохоор чи зүгээр байж байгаа л $10 алдсан. Тэгээд нэг асуул чи тэр театрын тикетийг авах байхгүй юу? Гэтэ эхнийх нь жишээн дээр болохоор би тикеттэй байж байгаад алдсан болохоор би аавна. Хоёр дахь нь болохоор би мөнгө алдсан би хизээч тикеттэй байгаагүй болохоор авахгүй. Гэтэ яг үнэндээ хоёул адилхан. Чи $10 алдсан тэгээд тикет авах байхгүй юу? Тийм үү те? Тийм. Яг тийм байна уу? Харин яг хүний ингээд сэтгэл зүг судлахаар юм нэг сонирхолтой юм те. Тийм. Тэгээ энэ болохоор нөгөө mental account ингээд яг зохиолч ахын айгүй их судалсан тийм юу байт юм бэлээ. Мөнгө хаанаас орж ирсэн гарсан гэдэг хүн дотроо ингээд бодоод тэгээд яг мөнгө өөр нь бол нэг юм interchangeable одоо ингээд зүгээр мөнгө штэ. Гэтэ тэрийг хүн дотроо ингээд тэр чинь цалингаас орж ирсэн, бонуснаас орж ирсэн, олсон мөнгө эсвэл алдсан мөнгө, тэгж алдсан мөнгө гэж олон категориудад хуваагаад юм өөр шийдвэр гаргадаг. Тэр яг сонирхолтой байсан. Тийм үнэн. Яг л нөгөө гигиний юм бас хэлсэн шиг би бас бонусынхаа мөнгө орж ирэхэд бол за энэ бол миний шагнал гэд даацтай юм бас авч ирсэн. Тийм. Харин тийм ер нь бол хүмүүс гоё тэгэх юм би бас их тэгдэг. Энгийн цалингаасаа бол хизээч авахааргүй тийм зүйлүүдийг бол яг бонус ч юм уу гинти орж ирсэн мөнгөс бол зарцуулдаг. Яг үндэ адилхан тийм мөнгө. Харин тийм гэтээ ер нь тэг жоохон өөрийгөө тэгж баялуулахгүй бол нэг л өдөр гинт хүчлээ. Тэгсэн чи өөрийгөө баялуулж. Тийм. Наа чи яг бас present bias. Манай present bias тийм шүү. Тэгээд надаас нэг сонирхолтой санагдсан зүйл нь нөгөө нэг хөлбөмбөгийн жишээсэн шүү дээ. Яг нэг үнэхээр топ тамирчин байсан хүн тэгээд дэвтэртэй гараад одоо коучинг хийж байгаа. Гэтэ яг Америк хөлбөмбөг байсан уу? Тэр яг Америк хөлбөмбөг багш байсан тийм. Тийм жоохон мэддэггүй зүйл шиг. Тийм. Тэгээд жишээг харагдсан байсан шүү дээ. Америк хөлбөмбөг дээр ингэдэг Европ хөлбөмбөг хаалт дотор soccer. Би харчаад байдаг. Тэгээд тэрэн дээр нь яасан бэ гэхэлэр ингээд first pick, second pick, third pick буюу ингээд хамгийн анхны сонгох тамирчин 2 дахь 3 дахь гэдэг ингээд тамирчнуудыг ингээд сонгодог. Тэнгүүд нь хамгийн нэг чухал юм нь болохоор нэг тийм тулцсан тийм бажет байдаг. Одоо нэг
иймэрхүү хэмжээний мөнгийг одоо тамирчин солих, тамирчинтай болох гэсэн ингээд юмн дээр зарцуулах гэсэн ингээд мөнгө байгаа. Тэгэнгүүт нь тэр одоо манай тэр одоо X мундаг тамирчин одоо дасгалжуулагч болсон ах болохоор за манай баг энэ залууг авчих юм бол би тэгэхэд ер нь бол ялах магадлал одоо Super Bowl авах магадлал одоо өндөр байна. Энэ тамирчин яаж ч байсан өөртөөхөө бодлогыг гэдэг тэгэнгүүтээ шууд одоо за манайх first pick-ээр авна гэж зарлцсан. Тэгээд тэр тамирчин авахын тулд нэлээд олон тамирчнаа ингээд сольж нэлээд тийм өртөгтэйгээр авч байгаа байхгүй юу. Тэгээд тийм нөгөө тамирчин үнээрээ нэрэл сайн тамирчсан мундаг тамирчин байсан. Гэхдээ тэр баг нь болохоор сүүлээсээ 2-т 20 одоо багийн сүүлээсээ 2-т орсон. Тэр сайн тамирчинтайгаа байсан ч гэсэн. Тэгээд зохиолч бол хэлэхдээ тийм энэ нөгөө тамирчин бол яг мундаг тоглосон угаасаа мундаг тамирчин байсан. Гэхдээ яг нөгөө нэг төлөгдсөн хэмжээндээ тийм одоо үнэтэй тамирчин бол биш байсан. Тэгээд энэ нь болохоор ямар юм болдог вэ гэхлээр хүмүүс хамгийн анхны сонголтоо хийхдээ ч юм уу нэг тийм хамгийн анх яаж байгаа юм да амар их мөнгө төлөхөд бэлэн байдаг гинэ. Тэгэхээр ер нь бол өөр нэг жишээгээр одоо авч маахад ч юм уу те хамгийн анхны ажил дээр ч гэсэн хүн за гэж шууд л бас ингээд offer авсан шууд газраа тэгэл за би танад оръё гэл нэг тийм desperately ямар нэг юмыг хүсэхдээ хүн шууд ингээд бүтэн эрхцүүлж бодохгүй тэр сонголтуудаа хийдэг. Тэгээд тэр нь яг ихэнхдээ бол хитрхи overvalue хийсэн тийм сонголт байдаг гэж байна. Тийм байна, ер нь тийм байна. Тэгэл ингээл хүсэлээсэн чи ингээд бүр хамгийн юм ингээд тоохгүй болол нэг ганц юм дээр л тэрнээ авах төлөвч. Яг тэрийг л авчвал би болчих гээд байна гэд. Тэгээд бас яг нэг сонирхолтой жишээ нь нөгөө нэг Европын хөлбөмбөг дээр би бас нэг хөлбөмбөг үзэж байхад нэг Coutinho гэдэг нэг тийм Бразил тамирчин байсан байхгүй юу? Ямар сайлг ах байсан. Тэгэл тэр ах яг World Cup дээр амар сайн тоглоо заяа. Тэгэл би өө царайлаг тэгснээс амар лаг тоглолт ямар гоё ах вэ гэж дотроо бодоол. Тэгэл ер нь ингээд лиг миг дээр ер нь ямар баг магт байдгийн болоо гэж тэгсэн чинь дөнгөж сая одоо олон жилийн өмнө л доо. Тэгэл дөнгөж сая Челси 90 сая $90 худалдаж авлаа гэж гарч ирсэн байхгүй юу? Тэгэл би хөө ямар их мөнгөөр худалдаж авч аваа гэж тухайд бодчиход тэгээ мартаад 3-4 жилийн дараа харсан чинь нөгөө залуу нь яг тийм сайн үзүүлэлттэй байгаа байсан. Тэнгүүтээ бүр ингээд үнгүү өөр багт ингээд зарцсан. Бүр ингээд тэнгүүд нь тэр тамирчнаасаа бүр ингээд алдагдал хүлээсэн. Тэгээд ер нь бол миний бодлоор бас энтэй жоохон төстэй юм басан л юм санагдсан. Яг ингээд ямар нэгэн ингээд одоо за энэ л яг манай тамирчин юм байна гэдэг хитрхи өндрөөр ингээд үнэлчих тиймэрхүү тохиолдлууд ингээд бийдэг. Тэгээ тийм үед бол бас жоохон рационалаар бодох хэцүү байдаг юм байна гэж би бол бодсон шүү дээ. Яа тэгэл зан төлөв эзэн засгийн хэлснээр хүмүүс боддгүй. Хүмүүс ухаантай биш юм гэл хэлсэн л байсан. Тэгээ тэрийг хамгийн гол нь ойлгох нь л чухал юм шиг байна тийм. Нөгөө street smart тийм ингэнэ баг даах юм да. Тийм ээ. Бид өргөж боддог машин биш харин заримдаа боддог сэтгэл хөдлөлийн машин. Тийм. Өргөж боддог. Тийм. Тийм надад болохоор яг нөгөө юу шиг санагдчихэв. Нөгөө нэг book smart street smart гэдэг нь шүү дээ. Одоо яг book smart хүн ямар нэгэн одоо хүнд зөвлөмж өгнө гэх юм бол яг ингээ хүнийг яг тэр рационал хүнээр нь хараад тэгээд тийм зөвлөгөө өгөх бол тий. Одоо street smart илүү одоо хүмүүстэй ажилд сурсан хүмүүс бол яг хүмүүсийг жинхэнэ амьдрал дээр ямар байдгийг илүү мэддэг болохоор тийм байдаг. Тэгэхээр ер нь бол behavioral economics-ийг ойлгодог болчих юм бол тий бас book smart гэж болно, street smart гэж болно. Тэгээд та энэ хороогийн хамгийн хүчрхэг зөвлөгөө өгдөг. Тэгээ номонд амар бидний өдөр тутмын амьдралд тохиолддог тийм жишээнүүд бас өөрхөн байсан. Яг өөрийгөө ингээд би ямар тэнэг шийдвэр гаргах тийм бэ гэж гайхтал тийм мэдрэмжүүд байсан. Тэр нэг нь болохоор одоо ингээд бараануудад ямар нэг юм тийм suggested retail price гэж байд юм байна. Жинхэнэ одоо үнэ. Одоо тэгтээ тэр ингээд бүх бараан дээр заримдаа ингээд дэлгүүр орохоор ингээд бүх юм ингээд sale байгаа шиг санагддаг шүү дээ. Гэтэ тэрийг яг ингээд юм бид өдөр тутамдаа авдаг зүйлүүдээр хардаг мөртлөө дандаа авдаг зүйл жишээ нь матрас
авчиг гээл. тий. Оо Тэр хүн ер нь матрас авчиг гэж өдөр тутмдаа бодохгүй шүү дээ. Тэгээд бодох үе нь амар цөөхөн. Тэгээд яг тэр үедээ матрас авъя гэлгүүр орсон чинь сейл харагдангууд энэ зүгээр сейл байж таарлаа би азтай байна гэж бодоод. Гэхдээ матрасны ингээд чанарыг шалахад бас хэцүү шүү дээ. Одоо нэг рейтинг энэ төр уншдаг ч юм уу. Тэгэл хараад за дэжгүй юм шиг байна. Сейлтэй байгаа юм байна гэж шууд авчдаг. Гэхдээ яг үндэ тэр матрас бараг дандаа сейлтэй байгааг нь анзаардаг. Харин нэмэр дээр орохоор бүр харагтай хэрэггүй бах юм авчдаг шүү. Цочир үн. Хямдэрсэн байна. Энэ яг надад хэрэгтэй юм. Ялааны ялвар авахыг хүсч байсан юм. Би ядтай байна. Гэхдээ яг үндэ сейлтэй байгаа үндэ тэр жинхэнэ тэр suggested retail price нь байдаг. Тийм. Хямдэрсэн гингүүт л авахыг хүсдэг шүү. Тийм, тэнгуут яг би мөнгө хэмнээд байгаа юм шиг мэдрэмж авдаг. Би бол дандаа тийм мэдрэмж авдаг. Харин 30% хямдэрсэн байна. Өндөр нэр тоглож байгаа шүү. Тэгээд нэг худалдаа авалтан дээр би save хийчих юм бол дараагийнхаа амиг би энэ дээр ингээд сейлтэй авсан юм чинь өөр нэг юм авах мөнгө надад байгаа гэсэн мэдээж бас авдаг. Би төрдөг мэдрэмж. За өгүүлэлтийн практик юм чинь одоо нөгөө самраа авчих. Yes, яг. Тэгдэл. Тэгээд бид нар бараг 30 минут ярьж байгаа шүү. Зүр Зүр шүү дээ. Тэ амар олон юм байгаад байна. Үгүй өргөжлөл яар. За. Хүмүүсээс нөгөө нэг надад нэг тийм фидбек авсан. ямар Үгүй удаан тийм богино байна гэдэг. Тийм. Чи хүмүүсийг амар attention span багтаа. Attention span багтаа хүмүүс нь гин одоо аль тийм гарцсан байгаа хөө. Тэгээд 20 минут хүртэл тийм тэгээд 20 хэдэн дугаарын дараа 30 минут хүртэл ингээд сонсцсон бол тэгээд нэг амар өргөжлөлтэй ярихад бол ямар их ярьдсан бэ гэж бол ямар их ярьдсан бэ гэж бодож байгаа бол зүгээр гарчихгүй юу. Тийм. Жохон тийм юуны талаар ярих юм уу? Та хоёр нөгөө баг stock, money manager, finance талаар ярьж байсан шүү дээ. Хүмүүс stock авахдаа ямар тийм overconfident байдаг талаар. Тэр нь бол маркетингээд тэр overconfident байдгаас болоод хитрхи үнэтэй байдаг. Тэгээ Richard Shiller тийм надад Ричард гэл. нөгөө нэг Richard Shiller гэдэг хүнтэй хамт баг судалгаа хийсэн. Надад нөгөө нэг financing sector-аас гэх юм бол нөгөө нэг юу санаанд орж байна. Beauty contest гэд ярьжсэн шүү дээ. Тэр нь яадаг вэ гэхээр хүмүүс stock авахдаа яг өөрийнхөө би хүртэл яг тэрэндээ жоох санал нийлсэн баггүй юу? Яг өөрийнхөө яг юу зөв гэж бодож байгаа, яг маркетед юу тохиолдох вэ гэдгийг яг хувийн судалгаанаас хийсэн зүйл дээр үндэслэж сонголт хийх гэхээсээ илүү яг мэдээж тиймэрхүү сонголтоор бол шийдвэр гаргаж байгаа хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ ихэнх хүмүүс бусад хүмүүс юу гэж бодох вэ гэдгийг хардаг. Яагаад гэвэл одоо бусад бүх хүмүүс энэ стокийг авна гэсэн тиймэрхүү таамаглал байх юм бол тэр хүн тэр стокийг энэ хүмүүсээс эртгэн авчих юм бол дараа нь үнэн ихсээд тэгээ би ингээ үнэтэй зарж болно гэж боддог. Тэгээ тийм болохоор ингээд байнгын юу харах гад гэдэг вэ гэхээр яг ганцхан тэр онол гэсэн талаас биш хүмүүс ер нь юу гэж бодож ийн вэ гэсэн тийм сэтгэл одоо судлалын одоо psychological юмнууд нь тэр тал дээр бас ингээд эдийн засгийн одоо санхүүгийн эдийн засаг дээр хүртэл гарч ирж байгаа юм байна гэж би бас бодсон байхгүй юу? Та би юун дээр нь дарсан байгаа олон дээр нь за дарсан л хэвчээ. Харцдаг юм уу? Урэштэй. Би бол дарсан л. За. Дарсан. Тэгээд financing sector дээр бол тэр сонирхолтой санагдсан. Тэгээд өөрөө арай жоохон онлын өнцгөөс ярих юм бол нөгөө efficient market hypothesis гэсэн юм байдаг. Тэгээд efficient market hypothesis гэдэг нь ямар юм байдаг вэ гэхээр тэрийг бол ер нь бол ингээд юм шүүмжилсэн. Тэгээд энэ ямар онол гэдэг вэ гэхээр ер нь бол зах зээл дээр байгаа хамаг юмнуудын
үнэ нь бүгдээрээ зүг байдаг. Тэгэнгүүтээ хамаг одоо investors буюу одоо хөрөнгө оруулагчид бүгдээрээ rational үзэл бодолтой сонголтуудаа хийдэг. Тэгээд тийм ер нь бол ямар ч үйлдэл хийсэн тийм маркетыг ялж болохгүй гэсэн тиймэрхүү онол байдаг байхгүй юу? Efficient market hypothesis гэдэг нь. Тэгэхээр ингээд удаан хугацаанд ер нь бол чи нэг тийм амар хожоодох юм байдгүй гэд тиймэрхүү. Яг уг нь нөгөө нэг stock гэсэн юм чинь өөрөө удаан хугацаанд чи хадгалаад байх юм бол өсдөг тиймэрхүү зүйл гэж байгаа штэ. Тэр нь бол үнэн. Гэхдээ яг юутайгаа эдийн засгтайгаа дүүцүүлээд ер нь бол хамаагүй юмтайгаа ингээд дүүцүүлээд харах юм бол тэр өсөлт нь нэг тийм ийм өсөлт гэхээсээ илүү нэг ийм нэг жоохон тийм хавтгай дуу байдаг гэж ер нь бол ярьдаг. Гэхдээ яг ямар ялгаа гардаг вэ гэхлээр одоо behavior буюу зан төлөв энэ санхүүгийн эдийн засгт яаж нөлөөлж орж ийн вэ гэхлээр ихэнх хүмүүс удаан хугацаанд гэхээсээ илүү богино хугацааны ашиг дээр илүү анхаардаг. Тэгээд тийм болохоор яг зах зээлээс бас хожиж болохгүй гэсэн үзэл бодол бас тийм амар туулширлал маягаар туулширсан үзэл гэж бас хараад байсан. Тиймэрхүү эсвэл байсан. Тийм. Тэгэл ер нь бол тиймэрхүү л. За өөр юм заа. Тэгээд бас стокуудын тухай хизээ сток чи юу хувьцаа хямдхан байдаг вэ гэдэг. Тэгэхээр тэр нөгөө нэг PE ratio-ны тухай ярьж байгаа. Нөгөө price to earnings гэдэг. Тэгээд тэр PE ratio баг байх юм бол жоо хувьцаа хямдхан байна гэсэн үг, өндөр байх юм бол үнэтэй юм гэсэн үг. Ягаад гэвэл одоо байх ёстой бүх одоо overvalued, undervalued. Тийм байгаа тэр хувьцаатууд нь хуваагаад гарч байгаа доо. Тэгээд тэг судалгаа хийж үзсэн. Одоо өндөр PE ratioтэй хувьцаанууд тэгээ бага PE ratio-тэй хувьцаануудыг ингээд 2 групп хуваагаад бараг 5 жил илүү бүр олон жил судалгаа хийгээд тэгсэн чинь яг үүндээ бага PE ratioтэй хувьцаанууд нь илүү өндөр өсөлтийг үзүүлсэн байдаг. Тэгээ тэр нь яагаад вэ гэсэн чинь өндөр ratioтэй хувьцаанууд нь болохоор хүмүүс энэ угаасаа өндөр юм бэ гэд хитрхи overreact хийгээд хитрхи нөгөө optimistic байдлаар хандаад хитрхи өндөр өссөн. Тэгээ бага ratio-нуудад нь болохоор хитрхи одоо pessimistic байгаад хитрхи ингээд sunk cost хийсэн. Тэгээд гэхдээ одоо цаг хугацааны дараа тэдний бүгдээрээ ингээд regression toward the mean нөгөө дундаж руугаа converge буюу ингээд уусаад очдаг. Тийм. Гайлгаж гэж найдаа. Тийм. Тэгээ яг стокийг ярьсан дээр ер нь бол хамгийн тийм ойрын үед сая тохиолдсон жишээг ярил л да. Америкийн сая тарифаас болоод ус тийм Трампын шийдвэрүүдээс болоод ер нь бол стокууд бол нэг хэсэгт нэлээд хэцүү байдал байсан. Нэг өдөрт бараг Ер нь бол би ингээд хувийн алдагдлаа ярих юм бол. За миний бол амьдралын хамгийн одоо аз жаргалтай одоо хувьцааны хувьд бол амьдралын хамгийн аз жаргалтай үе бол энэ жилийн 1 сард байсан. Тэгээд яг хамгийн туртлаа очсон. Тэгээд яг миний хийсэн хөрөнгө дээр бол нэмээд нэг 20% жилийн ашигтай байсан аахгүй юу? Тэгээ 20% гэдэг чинь бол нөгөө нэг savings interest бол хамаагүй өндөр одоо returnтэй байгаа шүү дээ. Тэгэл би за би ч дагуу явчих шүү гэл. Ер нь бол амьдралтайгаа амар сэтгэл хангалуун мэдсэн. Тэгээд мэдээж нөгөө Trump би хамаг гадаадын бүтээгдэхүүн үнэхээр өндөр тариф гаргана гэснээс болоод нэлээд олон те хувьцаа эзэмшигчид зах зээлд итгэлээ алдаад тэгээд хувьцааны үнүүд бүр зараад эхэлсэн. Үнэхээр аим шиг унаа заяа. хэр онцлог Хамгийн тултлаа минийх бол хасах 19% орсон. Тэгэхээр одоо жишээ нь дараагүй үстэй тийм. тэгэхээр одоо жишээ нь ингэсэн гэсэн үг байхгүй юу? Одоо миний данс нь $10,000 байлаа гэж бодоход би ингээд тэрийгэ нэмэгдүүлээд $12,000 болсон байгаа даа штэ. Тэгсэн чинь энэ одоо 3 сарын дотор миний одоо тэр 12,000 одоо unrealized $12,000 маань шууд 7-8 мянга руу орсон гэсэн үг байхгүй юу?
Тэгээд яг надад тийм мөнгө байхгүй шүү. Би зүгээр сая амархан тооны жишээгээр ярьлаа. Тэгээд за бэсэн ч гэсэн тэр бол цэвэр миний мөнгө шүү. Тийм огцрох амархан. Тэгээд Яа. надад таасаа. За тэгээд яасан бэ гэхээр тэр үед би бас ингээд яг л нөгөө beauty contest гэж яригдсан шиг за хүмүүс юу яаж байгаа юм бол хүмүүс юу яаж ингээд амар тэгэл бодоод өөрсдөө байнга гэж хэлээл заяа би зарж болохгүй гэл яаж ч ядуурсан байсан энэ хувьцаагаар зарах юм бол миний амьдралын хамгийн муу сонголт болно гэл бэж байж байгаа. Тэгэл амар олон хүмүүсаа за энэ бол ингээд үнэхээр recover хийхгүй үнэхээр дээд шүү одоо энэ үнэхээр боломжгүй гэл хүмүүс зарим нь зар гэл зарим нь болохоор үгүй энэ бол авдаг л цаг гэл тэгэл хөрх ингээд аваад исэн хүмүүс нь маргаашийн өдөрс ирсэн чинь Трамп дахиад тарифа нэмсэн гингүүд нь стокын бүр дахиад унаа заяа. Тэгэл ер нь хүн болгоны амар ингээд тийм замбраагүй тийм үе байсан байхгүй юу? Гэхдээ жоохон бэжсэн нөгөө чидвэрээ хойшлуулаа нэ тийм. Тэнгүүд нь тэрийг бол би бол өөр гэж бол. Тэгээ бүр амар өссөн. Тэгээ өсөөд одоо бол би яг $10,000 буцаж утсан. Яг ингээд нөгөө дээшлээгүү. Гэтэ яг одоо тик neutral дээр атсан. Гэхдээ ер нь бол өснө гэдэгт бол итгэлтэй байгаа. Тэнгүүд нь тэрнээс бол ер нь ингээд ажил дээр ч гэсэн зөндөө бидэд ярилцаахгүй юу. Энэ бол яг нэг тийм жоохон нэг тийм insider information яг ингээд одоо Trump ингээд за би одоо нэг иймэрхүү юм хийн ч юм уу. Тиймэрхүү мэдээлэлтэй байсан хэдэн хүмүүс байсан. Тэнгүүд нь яг тэр шийдвэрийг буцаан туудахгүй одоо сарын дараа ч юм уу богино хугацааны дараа буцаан гэсэн зүйлийг мэдчихсэн болохоор ингээд арт түмэн дээр химээ Тэд биш үү? Be more ladylike. Elon Musk гэдрээс бас ер нь хамаарсан байхад чи нөгөө компани байгуулаад айлын чинь бас олон компани хичээ. За ямар ч байсан тийм болохоор ингээд ер нь бол санхүүгийн тал дээр бол сонирхолтой юмнууд зөндөө болдог шүү яг. Тэгээд нэлээд том угаасаа одоо тал нь бол тийм хүмүүсийн одоо irrational хийдэг behavior гэсэн юм байгаад байгаа байхгүй угаасаа. Яг бол одоо удаан хугацааны трендийг харах юм бол stock угаасаа өснө гэдгийг бүгдээрээ мэдж байгаа ч гэсэн зарим хүмүүс тэр богино хугацааны тэр loss aversion буюу тэр богино хугацаанд амар хэмжээний мөнгө алдсандаа бүр үнэхээр зовж чандлаад за би одоо илүү их мөнгө алдхаасаа өмнө тэрийгээ зарыг гэсэн тиймэрхүү үзэл бодол нэлээд хүчтэй байгаад байдаг. Тэгээд онлын хувьд тэр нь буруу шийдвэрүүдийг мэдж байгаа ч гэсэн хүмүүс тиймэрхүү сонголт хийдэг. Тийм. Би бас нөгөө нэг Эдэрбат Арена гэдэг YouTube ахын номыг уншижсэн байхгүй Fuck You Money гэдэг. Тэрэн дээрээс яг Монголын жишээн дээр нэг говийн жишээ гардаг. Нэг тэр ах ингээд юм компанитай юм хүний ингээд санхүү харилцан компанитай менежментийн тэгээд тэр нэг их ч ингээд говьд хувьцаагаа аваа хичээ энэ ингээд мөнгө барьж чаа тэр их хаана нэг хувьцаар л хуусчаа энэ говь удахгүй ингээд дэлхийн стайл дарах чаа говьд ер нь авбал зүгээр. Гэтэ та өөрийнхөө яг ингээд мэддэг брэнд скол мэддэг ингээд компанид хөрөнгө оруулсан дээр ихэд тэгээ их ч ингээд говьд хөрөнгө оруулсан гинэ. Тэгсэн чинь тэгээд говийн хувьцаа гинт нэг өдөр ингээд нөгөө нэг тэнцээ гал гараад говийн хувьцаа унцсан гинэ. Тэгсэн чинь тэр их өстөө нөө хувьцаа нунаад штэ нунаад зарлаа шүү гэсэн чинь ингээд өдрөө үгүй та бити зар ингээд та хүлээж ингээд хүлээгээ 50 хүлээж гэсэн чинь ихч үгүй энэ унаад байна өстөө бүр унж мөнгө алдхаас өмнө өстөө бүр зарчээ гэ. Тэгээд ингээд жоохон хүлээцгүй хандаад ингээд зарцсан гинэ. Тэгээд удаагүй хувьцаагаа зарсны дараа нөгөө говь ингээд дэлхийн зах зээлдээ гараад ингээд хувьцаа нь маш өндөр өссөн. Тэгээд тэр ихч ингээд чамаас болоод ингээд би мөнгө алдчихлаа. Тэгээ ингээд буруугаа одоо өөр хүнд ингээд чихээд тэгээд тэгсэн мөртлөө яг өөрийнх нь яг буруу нь ингээд айгу хүлээцгүй хандсан. Тэг ингээд тэр зах зээл угаасаа ингээд иргэн ингээд тодорхой тэгээд ингээд төр зурын ингээд тэр уналтыг ингээд хараад ингээд ямар нэг ингээд тархиасаа илүү ингээд эмоцоор ингээд удирдах юм бол тэр мөнгө нь бол ер нь алдах нь тодорхойлогд юм шиг л. Тэгэхээр энэ эмоцоор ер нь удирдаа тэр нь. Хэвээ тархиараа л ингээд удирдаал тэгээ шийдвэрээ гаргахгүй л тэр хувьцаа гэдэг бол үнэхээр айгүй тоглоомтой. Зүгээр аваад мартчих хэвээр. Тийм аваад хавтар гэж. Тэгээд тэр нөгөө efficient market hypothesis-ийн нэг тал нь юу гэсэн шүү дээ. You can't beat the market гэдэг. Тэгээд тэр нь яагаад вэ гэхээр бүх мэдээлэл бүх одоо public дээр юм
мэдэгдсэн байж байдаг. Тэгэхээр чи ямар нэг юм мэдх юм бол бусад бүх хүмүүс ч гэсэн мэдэх боломжтой. Тэгэхээр you can't beat the market. Тэгээд тийм insider trading биш л бол чи хийж энийг авчвал одоо өсөөд тэгээ би зарна гэсэн тийм тодорхой юм бол хийж байхгүй. Тийм. Гэтэ ер нь бол яг 3 төрөл байдаг. Би яаж хахад нөгөө CFA номыг уншиж байгаа болохоор яг efficient market hypothesis дээр яг 3 юм байдаг тийм. Нэг нь болохоор хамгийн одоо bear мэдээлэл мэдж байгаа хүмүүсийг нь болохоор ганцхан тэр хүмүүс нь ганцхан тийм publicly available мэдээлэл мэдж байгаа хүмүүс. Тэнгүүд нь тэрнийхэн дараачийн түвшин нь болохоор publicly available мэдээлэл мэдж байгаа хүмүүс. Тэнгүүдээ ингээд маркетинг талаарх бас мэдээллийг бүгд мэдж байгаа хүмүүс юм. Тэгээд гурав дахь нь болохоор яг нөгөө нэг энэ publicly available мэдээлэл мэдж байгаа, маркетинг мэдээллийг мэдж байгаа, тэгснээ яг insider мэдээллийг мэдж байгаа гэдэг. Тэгээд иймэрхүү 3 хүмүүс бол яг ингээд яг иймэрхүү 3 хүмүүс байхгүй ганцхан яг ингээд хүн болгон яг ижилхэн түвшний одоо бүх мэдээллийг ингээд мэдж явах юм бол тэр үед market efficient байна гэж үздэг ч гэсэн тийм амьдрал дэлхийн юмнууд бол угаасаа жоо боломжгүй угаасаа л insider trading харин тийм мэдэх тий Warren Buffett insider талд нь орчих юмсан тий. Аха тэр Warren Buffett тэг уг нь хууль усал юм байна. Тэр яг болохгүй Америк гэдэг юм хэцүүл. Тэр Warren Buffett гэдэг нэг айгүй амар инвестор хүн мэдэн шүү дээ. Тэр хүн одоо ингээд гарч байгаа тий. Тэгээс хүүтэй хүү шүү дээ компанийнхаа үе залгамжлагчтай бас тийм мавж байгаа л гэж байгаа юм билээ. Одоо тэр хүн ингээд 96 жил байлоо. Хитэн жил хэлээ. Өндөр настай. Picture Hathaway дээр. Хөрөнгөний одоо өсөхнөө тэр хүн яах нь. Явж байгаа хөө инерцээрээ тий. Ер нь Warren Buffett хүмүүсээс амар итгэж аягүй олон хөрөнгө оруулж байсан гэсэн байдаг лээ. Тэгээд нөгөө нэг би огцорно гэсэн шийдвэрээ гаргасан чинь бараг 5 минут 10 минут төлөө хүмүүс нэчв чимээгүй ингээ хүндэлсэн. Тийм. Би уншиж байгаад бүр үссэн. За. Өөр зөндөө жишээнүүд байсан шүү. Намшаар санагдвал уншаарай. Сонирхолтой санагдах юм бол уншихгүйсэн ч гэсэн болно. Монгол ёстой мэдгүй. Бараг гарч ирэх байх те. Зарим ингээд номнууд ер нь их байгаад байдаг шүү дээ. За. Тийм, ер нь тийм нэг амар од. Тэг нааж гэдэг ном нь бол илүү од юм шиг байлээ. Энэ зохиолч хаан. Тийм. Тэгээ яг хувийн өнцгөөс хэлэхэд бол энэ номыг ямар хүмүүс яг уншвал хамгийн beneficial байх юм болов уу гэж бодох юм бол яг тийм бизнестэй хүмүүс, маркетинг хүмүүс, тэгээ доороо хүмүүс ажилладаг хүмүүс ч юм уу нэг тийм хүмүүс унших юм бол бас арай одоо биднээс илүү арай тийм яг авах өгөөж илүү ихтэй байж магадгүй шүү гэж би бол хувьдаа бодож байна. Тэгээд яхан өөрсдөө уншаад үнэлт хийгээд таалагдсан үгүй гэж коммент хийсэн. Тэгээд хийж үлдэхгүй дээ. Гэхдээ яг лайк, share, танаа ээж тэгээд нөгөө юм. За баярлалаа. Баярлалаа. Баярлалаа хими. Химээ баяртай. Одоо гаргараа. Ёо. За. Ай баярлаа. TikTok хийх юм уу? Хийх санаа байна уу? Мэдгүй юу санаадлаа. Оо юм. Одоо TikTok-оос ороо. За. Санаа харж байна. Ёо. Тэснэ визер лизэгч трендиг болж байгаа юм чи визер лизэгчтэй холбоотой биз. Я